Улсын их хурлын гишүүд дотроо Чамбайд тооцогддог Батчмаг гишүүний зөвлөх Монголын тухай мэдээллийг 50 улс руу дамжуулдаг байсныг Монголын шүүх тогтоолоо. Пагамжавт холбогдох хэргийг 8 дугаар сарын 26-нд эрүүгийн иргэн анхан шатны шүүхэд хилэлцэж түүнд 16 жилийн хорихяал оноожээ. Тайлбарыг би одоо өөрөө ч гэсэн одоо сайн хятад тодруулахгүй өөрөө танарт хүрэх мэдээлэл болов шүү дээ. Таны зөвлөлд хэдэн жил ажилласан юм бэ? Ер нь бол нэлээд олон жил ажилласан. Шалгалтын хугацаанд танаас тайлбар авсан. Надаас тайлбар аваагүй. Ер нь бол улсын их хурлын гишүүний ажил одоо зөвлөхийн ажил албан тушаалтаа ямар ч хамаагүй хуваарь орчуулга хийжсэн асуудалтай холбоотой гэсэн тийм л ойлголттой байгаа. Би одоо тантай холбогдсон уу? ер нь бол би яг шалгагдаж байгаа хугацаанд нь тодруулж асуусан. Тэгээд хуваарь орчуулга хийжсэн асуудалтай холбоотой юм лээ. Тэнийг бол би дахиж бас нэг л тодруулъя. Батчмаг гишүүний тухайд төрийн түвшээгээр ажиллахаасаа өмнө Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны гишүүнээр ажилладаг. За тэгэхээр Монгол улстай холбоотой бүхий л нууц мэдээ, материалууд түүнд байдаг гэсэн үг. Харин анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа Пагамжав түүний зөвлөх. Сүүлийн хэдэн жил яг таны дэргэд тантай хамтарч ажиллаж байгаа? Ер нь бол стратегийн судалгааны үрэлтэнд ажиллаж байсан. Олон жил мэдэх улсууд би бол одоо шалгагдаж тогтоогдох баг. Ийм олон хүн мэдэндээ ер нь бол ийм хэрэгт оролцолтод явах хүн гэж би бодохгүй байгаа. Юм үнэн олох байлгүй дээ. Пагамжав нь Батчмаг гишүүнд 2008 оноос хойш 7 жилийн турш зөвлөж байгаа. Гэхдээ Пагамжавын тухайд шүүхэн шийдвэрийг үүсгэж байгаа учраас давзаалт гар болсон. Тодруулж хэлбэл 2010 онд манай улсын нэртэй дипломатч цахилгааны хүү Жаргал сайхан эх орноосоо урвсан хэрэгээр шүүхээс ял сонсч байсан удаатай. Баццэг Алтан баганаар мэдээллээ.